18 дугаар бодлого 0.5 м урт үлс сунах нарийн утасны нэг үзүүрт 0.4 кг мастай үрлийг зүүж нөгөө үзүүрийг нь тааснаас бэхсэн байна. Үрлийн хэвтэй автохаа чиг дээр бүрхэд утас босоо тэнхтээ 37 градус өнцөг үүсгэн үрлийн өнцөг хурдыг бол үрлийн нормал хурдтгалыг бол утасны татах хүчийг олооч гэсэн. Утасны татах хүчийг ингээд тэмдэглэжээ. За энийгээ дахиад шууд 2 гооч. Ингээд энэ юу болох вэ? T-ийн 37 болно. Энэ T cos 37 энэ маань mg болно. mg-ийг шууд биччихье бүгдээрээ 0.4-ийг 10-аар үржүүл 4 ньютон. Үрлийн өнцөг хурдыг бүгдээрээ олох нь байна. Нэгдүгээр тэгштгэл босоо тэнхлэгтэй бүгдээрээ тэнцвэрийг бичье. T cos 37 гэдэг нь 4 ньютонтой тэнцэх нь байна. Энэ дээрээс T-ийг шууд олчжуулж байна. 4-ийг хуваах нь cos 37 0.8 байдаг. Энэ 48 5 ньютон гарах нэ. Хоёрдугаар тэгштгэл T-ийн 37 тойргийн төв рүү чиглэж байгаа учраас энэ маань төвд тэмүүлэх хүчтэй тэнцэнэ. mv квадратыг r тугаснаа тэнцэнэ. T-ийн 37. За T-ийг бол бүгдээрээ 5 гэдээ утсан. Sin 37 0.6 ингээ 3 юм байна. Масс нь хэд байлаа? 0.4 v квадрат энэ радиусыг одоо бүгдээрээ дахиж зурж байгаа бол энэ ингээ 0.5 байгаа шүү дээ залуусаа. Энэ ингээ 37 байгаа юм бол насан тал нь 0.4 болно. Эсрэг тал нь 0.3 буюу 3 4 5 гэдэг л гурвалжин байгаа. Радиусыг 0.3 м гэд мэдээд авчлаа. Шугам урдны гарах бай харъя. 1.5 м/с юм байна. Энийг олцсон байхад л тэгээд бусд нь бол хэлбэр болоо учрна гэвэл өнцөг хурд гэдэг бол өөрөө шугам хурдыг радиус тугаасандаа тэнцэн. Радиус нь 0.3 байгаа. Тэрийг бити мартаарай. 1.5-ыг бүгдээрээ 0.3 тухайн 5 радиан секунд гарах нь байна. Бэд нь нормал хурдтгалыг нь олъё. Омега квадратыг үржих нь r гэж болно. Омегагийг сая олсон 25 үржих нь радиус нь 0.3 0.5 биш. Дахин анхааруулъя. 7.5 м/с квадрат. C утасны татах хүчийг олооч. Татах хүчийг олцсон ш 5 ньютон. 19 дахь бодлогыг бодъё. Тус бүр 200 г ба 100 г масстай 2 үрдийг үлс сунах нарийн утасны голд болон үзүүрт зүүжээ. Энэ R юм бол энэ ч гэсэн R голд гэж байгаа учраас утасны нөгөө үзүүрийг O цэгт бэхэлж BC-г хэвтэй гүлгэр хавтгаад эргүүлсэн бол утасны OK тэр нь T1 юм байна. K хэлхсгүүдийн татах хүчнүүдийг олохын тулд бүгдээрээ энэ хоёрыг салгаж агаад ямар хүчнүүд үйлчилж байгаа гэдгийг маш тодор зурх хэрэгтэй. Энийг LB-ийг бүгдээрээ энийг KB гэж. KB хоёр утас татаж үйлчилж байгаа учраас зүүн гар тийшээ T1, баруун гар тийшээ T2 хүч үйлчилнэ. Харин L-д ганцхан хүч үйлчилнэ тэр маань T2-оор. Өөрөөр хэлбэл энэ ингээд энэ салгаад байгаа. Нэгдүгээр тэгштгэл T1-ээс сасах нь T2. T1 гэдэг одоо зүүн гар тийшээ тойргийн төв рүү чиглэж байгаа тэр вектороос T2 гэдэг векторыг хасчих юм бол тойргийн төв рүү чиглэсэн нэг жижигхэн вектор гарч ирнэ. Тэрийг ингээд бүгдээрээ төсөөлж бол нэг ийм вектор гарч ирэх нь байна. Энэ векторын тоо утга нь юу вэ гэсэн чинь T1-ээс асах нь T2. Тойргийн төв рүү чиглэж байна гэж чинь цаад утгаараа төв тэмүүлэх хүчээл гэсэн үг. Штрих. Хоёрт нь мөн L дээр харах юм бол одоо бүгдээрээ T2. T2 нь хаашаага чиглэж байна гэвэл дахиад тойргийн төв рүү чиглэж байна. Энэ нь төв тэмүүлэх хүч 2 штрихэ гэд бүгдээрээ тавьчих. Ингээд T2-ыг олж болж байна. T2 гэдэг бол L-ийн массыг L-ийн хурдаар нь үржүүлээд тэгээд радиуст хувааж өгнө. O-цэгээс LB хүртэлх 2R радиус байгаа. Эндээс ингэж яваад энэ хүртэл 2R байгаа. 2R. Нэгэнт одоо энэ шугам хурд нь өгдөөг учраас түүнийг өнцөг хурдаар нь бичиж. Яагаад вэ гэхээр нэг утсан дээр 2 биеийг холбоод эргүүлэхэд өнцөг хурд нь ижлэгэн байдаг. Тэр утгаараа бүгдээрээ ml-ийг үржих нь омегагийн квадрат үржих нь 2r гэдэг ингээд бичих юм бол илүү нүдэнд дулаахан байна. L-ийн масс нь 100 г. 100 г-ыг 1000 тугаа 0.1 үржих нь омега мэдэгдэхгүй байгаа квадрат үржих нь 2r ингээд тавьчих. За одоо энэ тэгштгэлийг бүгдээр энэ дээр орлуулчих. Гэхдээ энийг нэг арай нэг жоохон хүн шиг болгох ихлээд T1-ээс сасах нь T2 тэнцүү энэ хоёр шүү. Харагдахгүй ч магадгүй дахиад засчих. T1 штрих K-гийн массыг омега квадратаар үржүүлээд O-гоос K хүртэл 1r байна. R. Ингээд одоо орлуулга хийж болж байна. T1 гэдэг нь mk маань 200 г буюу 0.2
үржих нь омега квадрат, үржих нь r. Нэмэх нь t2 0.2 омега квадрат r. Хоёр ижилхэн зүйлийг хооронд нь нэмэх нь байна. Эндээс бичиж t1 0.4 омега квадрат r. T2-ыг олсон бид нар 0.2 омега квадрат r байсан. Энэ хоёрыг харьцуулах юм бол ингээд хуваачна л гэсэн үг. Эдгээр нэг практич нь бүгдээрээ 2 гарах юм. 20 дугаар бодлого 960 кг масстай машин 80 м мөрөө радиустай гүүрээр 72 км/цаг тогтмол хурдтай гарчээ. Шуушилжүүл 72-ыг 18 тугаар 4 5-аар үржүүл 20 м/с. Машин гүүрний орой дээр ирэхэд реакцийн хүч ямар байх вэ? Машин гүүрний орой дээр ирэхэд ямар хүч үйлчлэх вэ? Реакцийн хүч дээшээгээ түүнийг n үсгээр тэмдэглэе. Гэхдээ доошоо машины mg байгаа. За энэ хоёрыг одоогор зурж болж байна. За энийг арай нэг жоохон тодруулах ингээд энэ байна. Зурган дээр харагдахгүй ч юм. Төв рүүгээ тэмүүлж байгаа mg гэдэг хүчнээс n-ийг хасах юм бол төв рүүгээ тэмүүлсэн нэг жижигхэн вектор гарч ирнэ. Энэ хоёр векторын ялгуур нэг ийм вектор гарч ирнэ. Энэ векторыг харагдчих нь үгүй сайн мэдэхгүй байна. Энэ векторыг сайн хараад аваарай. Энэ маань миний mg-гээс хасах нь n гэсэн тон утга бүхий төв рүүгээ чиглэсэн вектор байна. Төв рүүгээ чиглэж байгаа юм чинь нэг зүйлийг хэлэх гээд байна. Энэ нь төв тэмүүлэх хүчээ гэсэн үг. Тэр утгаараа машины масс, машины хурдны квадратыг бүгдээрээ мөрөлтөөр радиуст хувагаад төвд тэмүүлэх хүчийг илэрхийлж болно. Энэ дээрээс n-ийг олгож байгаа реакцийн хүчийг тэр нь mg-гээс хасах нь mv-ийн квадратыг хуваах нь r байдаг байх нь. m-ийг нь хаалтны гадна гаргах чи g v квадрат r болох нэ. n-ийг тооцоолъё. Масс нь 960 G 10 хасах нь хурд нь хэд юм бэ? 72 буюу 420 гэдээ олчихсон. 20-ын квадрат 400, радиус нь 80. 4800 ньютон болох нэ. Дахиад нэг ижил төрлийн бодлого явж байна. Энэ дээр 1000 кг масстай 200 м мөрөлтөөр радиус тогтвороор энэ машин 9 км/цаг тогтмол хурдтай хөдөлж исэн байна. 21 дугаар бодлогон дээр машин хотгорын ёроолд ямар хүчээр үйлчлэх юм? Хотгорын ёроолд 80 кг масстай жолооч машины суудалд ямар хүчээр үйлчлэх юм бэ гэж асуусан байна. Ямар хүч бий болох вэ? Ийшээгээ m машины хүндийн хүч түүнийг mg гэдэг энэ багтаачи. Төв рүүгээ тэмүүлж байгаа хүчнээс тэр нь n. Одоо энэ тойргийн төвийг n гэж үзэх юм бол mg хассан нь төвд тэмүүлж байгаа нэг жижигхэн векторыг гаргаж ирнэ. Нэг ийм вектор гаргаж ирнэ. Түүний утга нь n-ээс хасах нь mg. Чиглэл нь төв рүүгээ тэмүүлж байгаа учраас энэ төвд тэмүүлэх хүчтэйгээ тэнцэнэ. mv квадратыг хуваах нь радиусаа л гэсэн үг. Ингээд n гэдэг нь масс g, массыг нь хаалтны гадна гаргах чи v квадратыг хуваах нь r байх. Ингээд олъё бүгдээрээ масс нь 1000 13 10 дээр нэмэх нь хурд нь 90 км/цаг 25 м/с. Заавал шилжүүлж шүү залуусаа. 25-ын квадрат хуваах нь радиус нь 200 м. Ингээд 13125 ньютон байх нэ. Хотгорын ёроолд 80 кг масстай. За дахиад яг л адилхан. 80 кг масстай хүний үйлчилж байгаа тэр реакцийн хүчийг n1 чи хасах нь m1g m1 v-ийн квадрат r. Яагаад ийм болсныг дахиад нэг тунгаагаад өөртөө зураад бодоод үзээрэй юм бэ. Энэ дээр n1-ийг хаалтны гадна гаргах чи g дээр нэмэх нь хурдны квадрат радиусаа л гэсэн үг. n1 тэнцүү 1050 гарах юм. 1050 ньютон. 22 дугаар бодлого m масстай чулууг r урттай үс сунах нарийн утаснаас зүү чулуу 50 байхад утасны татах хүч T байна гэсэн байна. 50 байхад утасны татах хүч T чулуу байлаа. Түүнд mg хүч нь үйлчлэнэ. Ийшээгээ утасны татах хүч үйлчилж байна гэж бодъё бүгдээрээ. T гэдэг нь mg-тэй тэнцэх юм. Чулуу босоо хавтгаа зэрэгүүлсэн байх шүү залуусаа. Тракторын кацэгт утасны татах хүч T байсан. Тракторын кацгийг судлаа. Энд ирэхэд тухайн бит байна. Игц доошоо mg-гээр үйлчлэн мөн утасны татах хүч бий болно. mg утасны татах хүч k гэж түүнийг. Энэ хоёр нийлээд төв рүүгээ тэмүүлж тэ. Tk дээр mg-г нэмэх юм бол тэр нь төв тэмүүлэх хүчтэй тэнцэнэ. m vk дээр хурд квадрат радиус. Яг үнэндээ vk гэж тэмдэглэх шаардлага байхгүйсэн. Яагаад гэвэл
аль ч цэгт ижил хурдтай эргэж байгаа юм байна. Энэ нь тэг юм байна. Энэ дээрээс массууд нь ингээ хураагдаад энэ хурд нь RG язгуур дор тэнцэхнэ. Энийг дараа нь ашиглаж магадгүй юм шиг болоо явчлаа. За ингээ 3. Тракторын К цэгт утасны татах хүч тэг байсан бол L цэгт утасны татах хүчийг олооч гэсэн юм. L цэгт ирэхэд утасны татах хүч үйлчлэн мөн доошоо mg хүндийн хүч үйлчлэн утасны татах хүчийг бүгдээрээ TL gie. Ингээд тойргийн төв рүү тэмүүлж байгаа хүчнээс mg хасах юм бол энэ нь төв тэмүүлэх хүч болно. M үржих нь V L-ийн квадрат хуваах нь дахиад радиус. Энэ дээрээс TL гэдэг бол M-ийг хаалтны гадна гаргаад G дээр нэмэх нь V-ийн квадрат R тугаасантаа тэнцэх нь. За нэг зүйлийг бид нар мэдж байгаа. Тогтмол хурдтай эргэжсэн учраас VL VK нь тэнцүү V буюу хурдны хэмжээнүүд нь хоорондоо бүгдээрээ тэнцүү. TL тэнцүү масс үг байгаа учраас энийг ингэж бичих юм чинь их ач холбогдолгүй байсан байна. Зүгээр ингэж mg m VL-ийн квадрат. Тэр нь V-тэй тэнцүү. Тэр нь RG-тэй тэнцүү язгуур дор. Язгуур дор RG квадрат дэвшүүлэх юм бол RG байх нь R л гэсэн үг. Ингээд mg дээр нэмэх нь mg болсон. Харин mg гэдэг чинь нэгдүгээр тэгштгэл дээрээс энэ тэгштгэл дээрээс t-тэй тэнцүү юм шүү дээ. T энэ ч гэсэн t тэгвэл 2t болох нэ.